Хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг бол би хог гэж байгаа. Монголын ард түмэнд ямар ч хэрэг алга. 34%-ийг Монголын ард түмэн эзэмшнэ гэдэг бол доромжлол шүү дээ. 34%-тай хүн чинь хэн ч биш шүү дээ. 66%-тай хүн нь бол тэгнэ үстэй. Дараа жил ирээрээ ногдол ашгаас нэг жаах юм гарна тэрийг аваараа гэдэг нэг жаах юм гялтаалах юм байна л да Монголын ард түмэнд. Тэгэд оюутлогоо 5 толгойгоо ингээд өгчих юм бол өөр одоо юугаа бид нар барих гээд байгаа юм бэ? Юугаа одоо ард түмэнд өгөх гээд байгаа юм бэ? Тэгэхээр ард түмэн өөрийнхөө өмчил гэж бодож байгаа юм бол нэгдүгээр 100% уг нь бол өөртөө эзэмших хэрэгтэй. Монгол улс чинь бүхэл бүтэн гүрэн юм байгаа үстэй. Монголын баялаг чинь барьцаанд болдсон байгаа үстэй. Монгол улсны ганц үйлдвэр барьж чаддгүй юм уу? Ямар шин юм сэтгэж гэж байгаа биш үү? Тийм биз дээ. Яахаараа гадны нөхдүүд бидний юмыг дээрэмдэх ёстой юм бэ? Тийм учраас дор хаяж бол бид нар өөрсдөө эзэмшиж Монгол улс үйлдвэрээ байгуулж чаддгүй бол дор хаяж 51%-ийг эзэмших ёстой. 51-өөс доош бол хэрэг алга. Тэгээд 51%-аас одоо доош тийм одоо хувьцааг, тийм хувийг одоо Монголын төр эзэмших юм бол энэ бол эзэмшил биш ээ. Ард түмэнд үр дүнгээ өгөхгүй. Үнэхээр л Монголын баялаг ард түмний өмч юм бол бид 50-аас дээш хувайд мэдээ. Тийм байж энэ бол Монголын ард түмний эрх ашигт нийцнэ. Өөрөөр ямар ч арга байхгүй. Тийм учраас оюу толгой, 5 толгой гээд 34% энэ гэж ярьж байгаа бол Монголын ард түмнийг дээрлэхэж, дээрэмжиж байгаа хэрэг шүү гэдгийг та бүхэн одоо олон түмэнд хүргээрэй.